Android TV илүү өргөн сонголттой боллоо. Android TV-гийн хард хөрөмж нь Google-с хөгжүүлсэн ухаалаг систем бөгөөд Play Store-оос хүссэн аппликейшнуудад татаж суулгах боломжтойгоор LG, Samsung зэрэг системүүдээс давуу талтай. Мөн Android TV нь Chromecast функцтэй учраас гар утас компьютераас зурагтай хялбар холбож, дуртай контентоо том дэлгэцээр үзэх боломжийг олгож байна. Мөн Wi-Fi сүлжээний цагаан төхөөрөмж нь 5 ГГц-ийн давтамжтай учраас илүү өндөр хурдтай, саатал багатай 15 м хүртэлх радиуст тогтвортой ажилладаг. Гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүд бүгд 5 ГГц-ийг дэмждэг тул таны хамгийн зөв сонголт үргэлж 5 ГГц-ийн цагаан төхөөрөмж байх болно. Univision. Орчлон ертөнц үнэхээр гайхалтай. Бидний мэдэхгүй нууцлаг, гайхалтай хачин жигтэй зүйлсээр дүүрэн. Оюун ухаанд хүн үүсэж, галыг эзэмшиж, соёл иргэншлийг бүтээж чадсан. Харин дараа нь ертөнцийн тоолж баршгүй олон гаригуудын донд бидэн шиг ухаантай амьтан байгаа болов гэсэн гайхалтай бодол төрсөн үеэс л хойш хүмүүс одоо тэнгэрийг ширтэж, ертөнцид бид ганцаараа биш гэдгээ мэдхийг хүсэх болов. Гэтэл бид одоогоор харийн амьдралыг олж илрүүлэх нь битгий хэл тэднийг ямархуу дүр төрхтэй байдгийг төсөөлөх нь хүртэл тийм ч амархан зүйл биш. Тэгвэл өнөөдөр төсөөлөн бодох чадвар, эрдэмтдийн тооцоололд үндэслэн харийн амьдрал ямар байж болох талаар багц болов тодорхойлохыг хичээцгээе. Тэд ямар дүр төрхтэй байж болох вэ? Өнгөрсөн хэдэн 10 жилийн турш харь гаргийн эхнийг ямар харагдахыг бид зөвхөн Холливуудын кинонуудаас л харж байсан. Тэмдээч яг тэгс сэтгэдэг болчихсон. Аалт шиг олон урт хөлтэй, эсвэл жижиг саарал биетэй, том толгой, том нүдтэй. Ялангуяа Star Trek кинон дээр гардаг шиг хүнтэй төстэй хэлбэртэйгэр төсөөлдөг. Харийнхныг ингэж төсөөлөх болсон шалтгаан бий. Компьютер график хөгжөөгүй тухайн үед янз бүрийн хэлбэр төрхтэй амьтдыг хийхээс илүү хүмүүст хувцас өмсгөж, нүрийг нь будах нь илүү хялбар, зардлын хувьд ашигтай байсан. Тэгэхээр юуны төрөнд харийнхан биологийн хувьд тодорхой хэмжээгээр төсөөлж болох хэдэн зүй тогтцоос бүрдэх бөгөөд ертөнцийн хаанч хэрэгжиж болох үс байх ёстой. Жишээ нь тэд бидэн шиг нүүрс төрөгчид суурилсан бие организмтай байж магадгүй. Учир нь нүүрс төрөгч нь маш олон янзаар молекулын уралд ордог химийн нэгдэл. Тиймээс дэлхийд ирэх шиг олон янзын нарийн төвөгтэй амьдралыг бий болгохын тулд нүүрс төрөгчид суурилсан байна. Хэрв тийм байвал төсөөлөхөд харьцангуй амар байх юм. Дэлхийн амьдрал хэрхэн ихэлснийг эргэн харцгаая. 3.7 тэрбум жилийн өмнө анхны нэгэст организмууд үүсч, улмаар олон эст болон хөгжиж, эцэстээ ургамал, фотосинтезийн урвал үүсгэж, хүчил төрөгч ялгарч эхэлсэн. Гэтэл анхны бичил биетнүүдийн хувьд хүчил төрөгч бол хортой нэгдэл байлаа. Ер нь анхны амьд биетүүд анаробик организм буюу хүчил төрөгчгүй орчинд амьдардаг байсан. Дэлхий дээрх ургамлууд ногоон өнгөтэй. Тэгвэл харийн ургамлууд эх одныхоо гэрлээс шалтгаалж улаан, нийл ягаан, эсвэл хар өнгөтэйч байж болно. Магадгүй зарим гариг дээр хизээч ургамал ургахгүйч байж мэднэ. Мөн тэдний амьдрал хүчил төрөгчөөс хамааралгүй байж магадгүй. Усан дотор амьдардаг бичил биетнүүд микробуудтай төстэй байх боломжтой. Дэлхийд ирэх бүхэл амьдрал ингэж л эхэлсэн. Ус бол амьдралыг дэмжих маш өндөр магадлалтай бодис. Тэгэхээр харийн амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг нь ус байж магад. Янз бүрийн химийн орвол, хуваагдал, хөгжил нь усан дотор явагдахад амархан байдаг. Жишээ нь бид харийнхныг өөрийн нарны аймаг дотроос ч олох магадлал өндөр. Ангараг, суургариг, бархас байдгийн дагуу Европа, санчрын дагуу Энцеладус гэх мэт шингэн ус бүхий олон газруудад энгийн амьдралын хэлбэрүүд байж болно. Тиймээс харь гаригийн амьдралыг төсөөлөхийн тулд хэрэг ус байгааг хамгийн түрүүнд мэдэх ёстой. Байгаль дээр загас, усан цэлхийн тулд урт нарийн бие, уян хатан сүүл, үрэлтэн дайл болох баг өртөх гүлгэр биетэй болсон. Тэгвэл харь гаригийн усанд амьдрал байгаа бол эдгээр үндсэн нөхцлүүдэд дасан зохицсон байх ёстой. Далайн амьтдын усанд сайн сэлгэд хамгийн тохирсон хэлбэр нь авраг загас шиг хэлбэр юм. Тиймээс харийн далайд ч гэсэн авраг загастай төстэй хэлбэртэй амьдрал үүсэх боломжтой. Тэд магадгүй нүдгүй, эсвэл амьсгалах хэрэгтэйгүйч байж магад. Ер нь аливаа амьтны хөгжил хувьсал нь хуурай газраас илүү далайн амьтдад илүү хурдан явагддаг. Тиймээс ч анхны бичил биетнүүд далайд харьцангуй хурдан хувьссан. Үүнээс гадна далайд хоол тэжээл элбэг байдаг учраас өндөр оюун ухаан хэрэггүй байдаг байж магадгүй гэж үздэг.
Үүний нэг тод жишээ бол 400 сая жилийн өмнө далайд амьдарч байсан загасны чулуутсан олдвор нь одоогийн загаснаас төдийлөн ялгаатай биш. Тиймээс далайд үссэн амьдрал оюун ухаантай болтлоо маш удаан хугацааг зарцуулдаг. Магадгүй хизээч оюун ухаантай болж чадахгүй ч байж мэднэ. Тэгвэл далаангахаа эсвэл халин ухаантай биш гэж үгэж асууж болно. Гэхдээ эдгээр амьтад нь үнэндээ нэгэн цагт хуурай газарт амьдардаг байсан хөхтөн амьтнаас үүсэлтэй гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бид оюун ухаантай амьтдыг хуурай газраас хайх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ энэ нь бүрэн баталгаатай таамаглал биш. Харин амьдралыг судалдаг шинжлэх ухааныг астробиолог гэдэг. Тэгвэл астробиологийн хүрээнд манай ертөнц амьд биет буюу микробоор дүүрэн байх магадлалтай. Учир нь манай дэлхийн амьдрал сансраас солируудаар дамжин ирсэн гэдэг онол байдаг нь энэ таамгийг үнэмшилтэй болгодог. Ялангуяа идэвхтэй галтвал бүхий гариг дээр RNA буюу амьд биетийн мэдээллийг агуулдаг амин хүчил үүсгэх нь тийм ч гайхаад байх зүйл биш ажээ. Гэтэл ийм нөхцөл дэлхийгээс гадна манай нарны аймгийн ангараг, сугар, аяо гэх мэт маш олон газруудад бий. Үүнээс харвал амьдрал ертөнцийн хаасаагүй оршдог, бүр хоорондоо маш төстэй байх ч боломжтой. Хамгийн гол нь ертөнц даяар амьдрал байлаа гэхэд бичил биетнээс нарийн төвхтэй амьтад тэр дундаа ухаан тамтан үүсэх хэсэг нь хамгийн нууцлаг зүйл хэвээр. Дэлхий дээрх амьдрал хэрхэн өдий хүртэл хөгжсөнийг бид хувьслын үр дүн гэж үздэгч үнэндээ яг тодорхой мэдэхгүй. Нөгөөтэйгүр амьдралын төрөл зүйл олон байх тусам хөгжил нь хурдасч оюун ухаантай амьдрал үүсэх нөхцөл нь болдог. Хар гариг дээр оюун ухаантай амьдрал үүсгэхийн тулд амьдралыг маш сайн дэмждэг олон төрлийн амьтад үүссэн байх ёстой. Дэлхий дээр ухаалаг амьтад олон байдаг. Хөхтөн амьтад, зарим төрлийн шувууд, наймаалч гэх мэт. Тэгвэл хүмүүс харийн амьтадтай уулзлаа гэхэд тэдэнтэй харилцахад тийм ч хэцүү биш байж болно. Яг л бид нохой мууртай харилцах учраа олдог шиг. Харин бид тэдний ямар хэлбэрээр ярьдаг, ямар дуу хоолойгоор харилцдгийг мэдэх боломжгүй. Учир нь амьтдын харилцааны хэлбэр нь тухайн орчин нөхцлөөс шууд хамааралтай. Хар гаригийн агаар мандал дэлхийнхээс багахан өөр байхтал эсвэл нарны гэрэл нь арай тод эсвэл бүдэг байхтал тэдний бие организм мөн харилцах арга нь өөр байх болно. Ингэж бодвол оюун ухаантай харийнхан заавал хүн шиг харагдах албагүй. Магадгүй биднээс хамаагүй илүү дээрч хэлбэртэй байж болно. Тэгвэл оюун ухаантай харийнхантай хэрхэн харилцах вэ? Тэдэнтэй ойлголцох ямар байх бол? Энэ бол нэлээд маргаантай сэдв. Тэд мэдээж англи хэлээр ярихгүй нь лавтай. Магадгүй тэдэнд ямар ч хэл байхгүй. Зөвхөн дууны долгион эсвэл гэрлээр харилцдаг байх. Магадгүй тэд зөвхөн үнрээр ярилцдаг болохоор чихгүй ч байж болно. Тиймээс үүнийг төсөөлөхөд үнэхээр хэцүү. Гэхдээ бидний мэдэх физик орчинд амьдардаг бол тэдэнд харилцааны ямар нэг хэлбэр заавал байх ёстой. Тэдэнд бидэнтэй төстэй байх хамгийн магадaltaй зүйл бол харах чадвар. Гэхдээ заавал бидэн шиг байх албагүй. Гэрлийн долгионыг мэдэрдэг ямар нэг эрхтэнтэй байх. Гэхдээ бидний хардгаас тэс өөрөөр хит улаан туяаны мужид шаардаг байж магад. Хэрв тэд гэрэл мэдрэх нүдтэй бол орон зайг баримжаалахын тулд дор хаяж 2 эсвэл түүнээс олон нүдтэй байх ба нүд нь биеийнхээ аль болох дээд хэсэгт байрлана. Учир нь ингэснээр хоол тэжээл эсвэл аратан дайснаа холоос харах боломжтой болно. Бидний мэдэх ихэнх амьтад дөрвөн хөл дээрээ явдаг. Учир нь дөрвөн хөл дээр явах нь хурд болон хүчний хувьд хамаагүй давуу талтай. Үнэндээ хүмүүс бид байж болох хамгийн муу загвар. Гэхдээ биднийг бусдаас ялгадаг тарих гэдэг зүйл байгаа болохоор сул талаа нөхөж чадж байгаа хэрэг. Дэлхий дээр хэдэн сая амьтны төрөл зүйл байхад хүнтэй адилхан төрөл бараг байхгүй. Ялангуяа хоёр хөл дээрээ босоогоор явдаг амьтад тун ховор. Хэрв ингэж бодвол хайр гариг дээр хүн шиг дүрстэй амьтан байх магадлал бүрж бага. Тэгвэл орчлон ертөнцийн хувьд хоёр хөлтнөөс дөрвөн хөлтөн илүү түгээмэл гэсэн үг үү? Энд нэг анхаарч үзэх ёстой зүйл бол бид ихэнх амьтдыг дөрвөн хөлтэйгээр төсөөлдөг. Гэхдээ тэд бол хувьсан өөрчлөгдсөн сүүлийн үеийн хэлбэр. Харин анхны төрлүүдийн хувьд ихэнхдээ 6 хөлтэй байсан. Зүгий, шоргоолж, хавч, хилэнцгээд эртний амьтад 6 хөлтэй байсан. Тэгэхээр манай гариг дээр хуурай газрын амьдралд 6 хөлтөн илүү зөв тохирч байжээ. Хэрв тэгж үзвэл бидний олж харах харийн амьдралын ихэнх нь 6 хөлтэй байх магадлалтай. Гэхдээ нэг зүйл ертөнцийн хаасаагүй байдаг байж болох юм. Энэ бол байгалийн шалгарал. Амьдрал үүссэн бол тэд төрөх, үхэх гэсэн мөчлөгт заавал багтах ёстой. Мөн амьд байхын тулд ямар нэг зүйлийг тэжээл болгоно, түүнийхээ төлөө өрсөлдөнө. Байгаль өөрөө аль хүчтэй намд үлдэж, харин хүчгүй мөх гэсэн хатуу дүрмийг баримтлуулдаг. Хар гариг дээр ч тийм дүрм мөрдөгдөх магадлал өндөр. Ухаалаг амьтан тэр дундаа соёл иргэншлийг үүсгэхийн тулд ямар нэг байдлаар ашигтай хэлбэртэй байх ёстой. Хөдөлж явах сайн хөл, хамгийн гол нь нарийн хөдөлгөөн хийж чадах уян хатан гартай байх ёстой.
Гэхдээ тэр нь заавал бидэн шиг тавхуруутай байх албагүй. Магадгүй наймаалчных шигч байж мэднэ. Гэхдээ нөгөөтэйгүр наймаалч шиг хитрхи олон мөчтэй байх нь тийм сайн бүтэц биш. Магадгүй усанд сайн сэлэхэд тусалдаг байж болох ч соёл иргэншлиг бүтээх оюун ухаант амьтад тийм олон тэмдрүүл мөчгүй байх ёстой гэж үздэг. Тэгвэл бид харийн амьтдыг ханаас хайх ёстой вэ? Энд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол тухайн гаригийн хэмжээ. Гариг хэр том байх тусам татах хүч их байна. Татах хүчнээс хамаарч амьтдын хөгжлийн түвшин, биеийн хэмжээ өөр байна. Хамгийн ойрын жишээ 2017 онд нээж илрүүлсэн биднээс 11 гэрлийн жилийн зайд Рос 128 бие хэмээх гариг бий. Энэ бол амьдрал байж болох бидэнд хамгийн ойр орших гаригуудын нэг. Улаан одоодыг тойрон иргэдэг. Их одондоо харьцангуй ойрхон оршдог учраас 9 хүн өдөртөл их одоо тойрдог. Дэлхийгээс 35% их масстай. Гаригийн дундаж температур нь 23 градус. Энэ нь дэлхийгээс ч дулаахан гэсэн үг. Хэдийгээр агаар мандал нь хортой цацраг туяагаар дүүрэн байж болох ч ангараг гаригтай харьцуулахад амьдрах орчин сайтай гэж хэлж болно. Хэрв энэ гаригт амьдрал байгаа бол харийнхан бидний бодож байснаас ч ойрхон байдаг байж магадгүй юм. Дэлхийгээс 1.2-оос 5 дахин том хэмжээтэй гаригуудыг супер дэлхий гэж нэрлэдэг. Өнөөх хүртэл олж илрүүлээд байгаа өөр одны системийн гаригуудын ихэнх нь супер дэлхий байдаг. Энэ бол биднээс 124 гэрлийн жилийн зайд орших К2-18b гэдэг гариг. Амьдрал үүсэж болох бүсэд оршдог. Өөрийн одоо 33 хоногт тойрон иргэдэг. Хэрв энэ гариг дээр амьдрал байгаа бол зөвхөн хамгийн тэсвэртэй, хамгийн хүчтэй ламьдуул гэсэн дүрмэд захирагдана. Учир нь энэ гаригийн дундаж температур нэмэх 200 градус Цельс. Радиус нь дэлхийгээс 3 дахин том, 9 дахин хүнд масстай. Татах хүч нь дэлхийхээс 9 дахин их учраас бидэн шиг бие организм үнэндээ ганц жалхаж чадахгүй. Гэвч хэрв гариг үнэхээр амьдрал үүсэх нөхцөл бүрэлдсэн бол маш хүчрхэг биетэй амьтад гадарга дээр нь алхаж байж магадгүй. Тэд удаан хөдөлгөөнтэй, богино мөчтэй, хүнд жинтэй, хүчрхэг булчинтай байх ёстой. Учир нь газрын гадаргаас өндөр байх нь тэдний хувьд аюултай бөгөөд багахан өндрөөс унахтал хүнд гэмтэл авах магадлалтай. Ясны үеинүүд нь их даралтыг тэсвэрлэхэд зориулагдсан. Дор хаяж 6 хөлтэй, маш булчинлаг биетэй байх ёстой. Ийм хүнд лагс биеийг хөдөлгөхийн тулд илүү их энерги шаардлагатай. Мөн цусны эргэлтийг бүх биеэр жигд тараахын тулд маш том зүрх болон дотоод эргэтнүүдтэй байх ёстой. Харин татах хүч ихтэй гариг учраас энэ гариг дээр нисдэг амьдралд бидэн шиг хоёр хөл дээр явдаг амьтан үүсэх боломжгүй. 2021 онд хийсэн ажиглалтаар энэ гаригийн агаар мандалд усны уур ажиглагдсан бөгөөд Нарны аймгаас өөр одны аймгийн гаригуудаас ус байгааг баталсан цөөхөн гаригуудын нэг юм. Гэхдээ ийм халуун агаар мандал их даралтыг тэсвэрлэх амьд организм үүсч болох эсэх талаар эрдэмтэд одоогоор судалсаар байна. Тэгэхээр бидэнтэй харьцангуй ойрхон орших энэ гариг ирээдүйд бидний харийнхны хайх аяллалын заавал шалгах ёстой нэр дэвшигч юм. Энэ гаригийн дэлхийдээ төстэй байдал нь 73%. Энэ бол харийн амьдрал бидэнтэй ойрхон байж болох маш боломжит тоо юм. Супер дэлхий гэж нэрлэгддэг гаригууд манай галактикт илүү олон байж магадгүй. Судалгаагаар манай галактикийн бүх оддын 3/1 нь дор хаяж нэг ийм амьдрах боломжтой бүсэд оршдог гаригтай байж болно гэжээ. Ер нь амьдрал үүсч хөгжихэд дэлхийгээс 8 хэмээр дулаан байх нь хамгийн тохиромжтой нөхцөл гэж үздэг. Учир нь дулаан, чиглэг нөхцөлд амьдрал илүү олон янз байдаг байна. Хэрв тухайн гариг бархас байд шиг аврагын гариг бол түүн дээрх амьтад аврах том ууд эсвэл далбаа шиг зүйлийг ашиглаж явдаг хачин этгээд дүр төрхтэй асар том хэмжээтэй амьтад байх боломжтой. Тэд бидэн шиг хоол хүнсээр биш, ямар нэг төрлийн бодис, химийн нэгдлийг энерги болгон ашигладаг байх. Эсвэл агаарт хөвж, ургамлын үр шиг ямар нэг бичил биетнэр хоолдог байж магадгүй. Хэрв дэлхийгээс 2 эсвэл түүнээс олон дахин том гариг дээр амьдрал үүссэн бол сансрын технологи хөгжүүлэх боломжгүй болж магадгүй. Учир нь сансрын үлэг татах хүчнээс гарахын тулд маш их хүч хэрэгтэй болно. Тэнгэрийн хаяанд мэлтих, хизээч байрнаасаа хөдөлдөггүй, аврах том нар шингэхийг хараад зогсож байна гэд төсөөлөд үзтээ. Үнэхээр гайхалтай биш гэж юу? Амьдрал үүсч болох өөр хэд хэдэн газрууд бий. Манай сүн зам галактикт дэлхийдээ адилхан хэмжээтэй 40 тэрбум орчим гариг байж магадгүй. Үүнээс 11 тэрбум нь дэлхий шиг амьдрал байж болох бүсэд оршдог. Тэгвэл дэлхий шиг хэмжээтэй гариг дээрх амьдрал ямар байж болох вэ? Хэрв тэнд амьдрал байгаа бол манай дэлхийн амьтдад тулгардаг шиг адилхан асуудлууд үүсдэг байх. Үндсэндээ тэдгээр гаригууд дээр хөгжиж байгаа амьдрал нь дэлхийхтэй төстэй байж болох юм. Жишээ нь шавчнууд шуудтай ямар ч холбоогүйгээр хөгжсөн боловч хоёулаа нисэх чадвартай болон хөгжсөн. Нүд ч гэсэн адилхан.
хоорондоо хамааралгүй төрлүүд өөр өөрсдийн замаар гэрлийг мэдрэх сүвтэй болсон байдаг. Тиймээс хувьсал нь зөвхөн ганц биш, хэд хэдэн янзаар хөгжих чадвартай гэж үзэж болох юм. Хар гариг дээрх амьтад өөрт хэрэгтэй шин тэжээлийг авах, эсвэл ядаж хаана байгаагаа, хаашаа явж байгаагаа мэдхийн тулд бараг зайлшгүй нөхцлөөр нүдтэй байх ёстой болно. Хүмүүс ухаалаг тархиныхаа ачаар үслэг бие, зузаан арьстай байх шаардлагагүй болсон. Тэгвэл харийнхан ч гэсэн аливаа асуудлыг шийдэж чадах ухаалаг тархитай бол тэд үслэг биетэй байхгүй байх магадлалтай. Харин өөрийн их одоо илүү 100 хэлбэрээр тойрон иргэдэг гариг дээр улирлын температур нь эрс ялгаатай байх юм. Магадгүй тийм гариг дээрх амьдрал хэдэн жилээр, эсвэл хэдэн 10 жилээр ичээнд унтаж, эсвэл хэсэг хугацаанд үхсэн мэт ямар ч энерги алдахгүйгээр дараагийн улирлаа хүлээдэг байж болно. Харин цаг нь ирэхэд тэд дахин сэргэж амьдрал үргэлжилнэ. Ер нь аливаа амьдрал тухайн орчинд заавал дасан зогсдог байх ёстой. Тэгэхээр харийнхан магадгүй бидэнтэй ойролцоо хэмжээтэй байх магадлалтай. Харин оюун ухаантай амьтад мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх нэгдсэн сүлжээ буюу тархитай төстэй зүйлтэй байх юм. Тархины нарийн төвөгтэй ажиллагааг хамгийн сайн дэмждэг зүйл бол хүчил төрөгч. Тэгэхээр харийн оюун ухаантай амьтан хүчил төрөгчтэй орчинд амьдардаг байж магадгүй. Гэвч хүчил төрөгч нь сорын ганц гарц биш юм. Нүүрс төрөгч метанаар амьсгалдаг организм байхыг ч үгүйсгэхгүй. Хэрв тухайн гаригийн амьдрал нь биднийх шиг нүрс төрөгчөнд суурилсан бол гаригийн дундаж дулаан нь тэгээс 100 градус орчим байх ёстой. Нэг ёсондоо бол ус шингэн төлөвт байх температур. Харин илүү халуун цаг агаарт амьдардаг амьтад гэрэл шингээлт багтай, гэлгар арьстай байж магадгүй. Таталцал багтай гариг. Харьцангуй жижиг таталцал багтай гаригууд соронзон оронгүй болж агаар мандлаа алддаг. Хэдийгээр habitable zone буюу амьдралд итгэх бүсэд оршдогч цацраг туяа ихтэй учраас олон төрлийн амьдрал үүсэх боломжгүй. Тэгвэл дэлхий дээр усны баавгай буюу тартигрээ тэмээх бичил биетэн байдаг. Энэ амьтан хүчлэг орчин, хүчил төрөвчгийн нөхцөлд ч огт ажирахгүй бөгөөд ус уулгүйгээр 10 жил амьдарч чадна. Түүнээс гадна үхрийн гэзэнд метан ялгаруулдаг бичил биетэн байдаг. Тэгвэл харийн ертөнцид эрс тэрс уур амьсгалд тэсэж чадах иймэрхүү бичил амьдрал үүссэн байж болох юм. Нөгөөтэйгүр ямар нэг байдлаар амьдрал үүссэн байлаа гэхэд тэд дэлхийнхээс нэлээд өөр харагдана. Ясны болон булчингийн хүч багтай, өндөр биетэй, урт гар хөл, эсвэл нуруутай амьтныг төсөөлөх хэрэгтэй. Тэд биднээс хамаагүй багын нэрийг баг дулаан зарцуулах ёстой. Гариг дээрх амьтдын хэмжээ нь таталцлын хүчтэй уруу хамааралтай байдаг. Хэрв таталцал багтай гариг дээр хүн шиг амьтан үүссэн бол биднээс 2 дахин өндөр биетэй байх юм. Ургамал нь ч гэсэн адилхан дэлхийнхээс хамаагүй өндөр ургана. Гэвч ийм гаригууд нь агаар мандлаа удаан хадгалж чадахгүй. Мөн сансрын хорт цацраг туяа ихтэй. Гэхдээ өөр төрлийн амьдрал буюу газар доор, аврах том, агуу амьдралууд байх боломжтой. Газрын гүндэх амьдрал нь тогтвортой температуртай мөн сансрын туяанаас хамгаалагдсан байх ёстой. Тэд харанхуй орчинд дассан байх бөгөөд өөрөөсөө гэрэл ялгаруулж хоорондоо харилцаж хоол тэжээлээ олох болно. Магадгүй агуун чулуунуудад наалтсан бичил нянгуудыг шингээх замаар хоолдог байж болно. Гэхдээ ийм агуу амьдрал нь оюун ухаантай амьдралыг үүсгэх боломжгүй гэж үздэг. Иймэрхүү нуугдмал амьдралыг гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Тиймээс бид ийм төрлийн амьдралыг очиж үзэхээс нааш олж илрүүлж чадахгүй бололтой. Бүх одод манай нар шиг байдаггүй. Гаригууд ямар төрлийн одыг тойрон эргэж байгаагаас амьдралын хэлбэр ямар байх нь шийдэгдэнэ. Жишээ нь манай нар ойролцоогоор 500 нанометр долгионы урттай гэрлийг цазруулдаг. Тэгвэл трапест нэгийн шиг жижиг улаан одыг тойрон эргэдэг гариг дээр үүссэн амьтдын харааны чадвар өөр байна. Магадгүй тэд зөвхөн хит улаан туяаны мөчтөл хардаг байж болно. Гэрлийг сайн цуглуулахын тулд том нүдтэй, бусдад харагдахын тулд тод улаан, эсвэл ягаан өнгөтэй арьстай байж магадгүй. Үүнээс гадна гаригийн цацрагийн хэмжээ их байвал амьтад илүү зузаан хуйг, эсвэл арьсан бүрхүүлтэй байж магадгүй. Бор одоо од. Эдгээр нь манай бархс байдаас хэмжээгээрээ том. Од болж хараахан чадаагүй авраг гаригууд юм. Ийм гаригууд бидний мэдэх амьдрал үүсгэд хэтэрхий халуун. Гэхдээ харьцангуй хүйтэн гаригууд ч бий. Биднээс дулаан гэрлийн жилийн зайд орших энэ гаригийн дундаж температур нь хас 13-аас хасах 50 градус. Энэ гаригийн агаар мандлаас хэд хэдэн чухал элементүүд илэрсэн. Хүчил төрөгч, нүүрс төрөгч, ус төрөгчөөр баялаг. Тэгвэл судлаачид иймэрхүү аврагын гаригийн агаар мандалд бичил биетнүүд үүссэн байх боломжтой. Бүр агаарын урсгалыг ашиглан хөвж явдаг хачин дүр сэлбэртэй амьтад байж болно. Дүүгэрч барахгүй, халим шиг эсвэл түнэс том амьтад өтгөн агаар мандалд хөвж бичил биетнүүдээр хоолдог байж магад гэж үзжээ. Зөвхөн манай галактик гэхэд 25 тэрбум бор одоод байдаг бөгөөд тэдний хэд дээр нь иймэрхүү амьдралын хэлбэр байж болохыг одоогоор хэн ч мэдэхгүй.
Их одны таталцлын нөлөөнд автаагүй од хооронд тэнүүжилж яваа энэ гариг бол Rogue Planet буюу тэнүүлж гариг. Биднээс 80 гэрлийн жилийн зайд бархас байдаас 6 дахин хүнд маастай, гадаргын температур нь 800 градус Цельс халуун. Тэнүүлж гаригууд хэрхэн үүсдэг талаар бид тийм сайн мэдэхгүй. Гэхдээ тэд магадгүй од болж хараахан чадаагүй гариг, эсвэл одны аймгаас таталцлын хүчний улмаас молдорсон гариг гэж таамагладаг. Тэнүүлж гаригууд анх үүсэх үедээ бага зэрэг гэрэлтдэг боловч хөрсний дараа гэрэлтгээ болдог тул олж илрүүлэхэд маш хэцүү. Гаднаас нь харахад харанхуй, эзэнгүй, ямар ч амьдрал байх боломжгүй харагдана. Тэгвэл ийм ер бусын ертөнцид амьдрал хэрхэн дасан зохицох вэ? Сүүлийн судалгаагаар зарим гаригууд нь зузаан агаар мандалтай учраас дулаанаа хадгалж шингэн усаар дүүрэн далайтай байх боломжтой гэж үзсэн. Үнэн хэрэгтээ тэнүүлж гаригууд нь бусад одыг тойрон иргэдэг гаригуудаас ч илүү тогтвортой орчныг бүрдүүлдэг байж магадгүй. Ийм гаригууд их одноос ирэх сансрын орц цацраг туяанаас хол байдаг учраас амьдрал үүсч хөгжих таатай нөхцөл байж магадгүй. Дэлхийн далай тэнгист байдаг шиг газрын гүний дулаанаар тэжээгддэг амьдрал байж магадгүй. Ямар ч гэрэлгүй учраас тэд өөрсдийн гэсэн харилцах өрмөц аргатай болсон байх. Тэрч бүх хэл бидний ойлгож чадхааргүй өөр төрлийн оюун ухаан бий болж магадгүй. Гэхдээ эдгээр оюун ухаантай амьтад өөрсдийн гаригаас хизээж харж чадахгүй. Учир нь тэд ертөнцийн өөр газар байдаг гэдгийг хизээж ухаарч чадахгүй байж магад. Тэд гэрэл гэдэг зүйлийг мэдэхгүй учраас зөвхөн далайн гүний ертөнцид амьдарч өөрсдийн жижиг ертөнцөөс өөр зүйлийг төсөөлж чадахгүй. Хязгааргүй гүн сансрын удмаар амьдралыг өөртөө нууж яваа гариг хэсүүжилж явна гэд төсөөлдөө. Тэд хэнд ч анзаарахгүй, хэнийг ч анзаарахгүй. Карл Саган, Стивен Хокинг зэрэг эрдэмтэд дэлхийгээс өөр газар амьдрал үүсээгүй байх магадлал бага гэж үзсэн. Дээрээс нь ертөнц өөрөө маш урт настай учраас энэ олон тэрбум гаригууд дээр дэлхийд ижил процесс явагдах хангалттай магадлалтай гэж тооцсон. Гэсэн хэдий ч бид харийн амьдралыг хараахан олоогүй байгаа болохоор энэ бүхэн одоогоор зөвхөн таамаглал хэвээр л үлдэж байна. ертөнцийн дээр 2 их найд орчим галактик байдаг. Үүнээс нартай төстэй оддын 10% нь гаригийн системтэй гэж тооцоод тэрбум оддоос зөвхөн ганц нь амьдралыг тэтгэх боломжтой гэж үзвэл ертөнцид амьдрал үүсэж болох 6 тэрбум орчим гариг байж болно. Үүндээ харийн амьдрал ертөнцийн хаасаагүй тархсан байж магадгүй. Гэхдээ тэд буг, заан, эсвэл шувуутай адилхан байх магадлал бага. Хүн шиг ухаалаг төрөл үүссэн байх магадлал бүр бага. Гэхдээ тэд огт байхгүй гэсэн үг биш. Амьдралыг ерөнхийдөө байгалийн шалгалын үр дүн гэж үздэг. Харин байгалийн шалгалыг давахын тулд өөрийгөө хуулбарладаг, орчиндөө дасан зохицох чадвартай байх ёстой. Жишээ нь дэлхий дээр олон эст амьдрал хэд хэдэн удаа үүссэн гэж үздэг. Хэд хэдэн удаа амьдрал үүсэх үйл явц бүтлгүйдсэн ч эцэст нь амжилттай болсон. Тиймээс харийн гариг дээр амьдрал үүсэх үйл явц тийм ч ховор биш байж болох юм. Ер нь дэлхий дээрх амьдралын анхны хэлбэрүүд нь одоогийнхоос хамаагүй хатуу ширүүн нөхцөлд үүссэн. Хүчиллэг ус, галтуулын халуун лав, хорт цацраг туяа гэх мэт. Тиймээс бидний төсөөлгөөс ч илүү хэцүү нөхцөлтэй гаригууд дээр амьдрал үүссэн байж болох юм. Одоогоор бид өөр одны системийн 5900 орчим гаригийг олж тогтооход байна. Гэтэл орчлон ертөнцид 1 сая тэрбум их найт гариг бий. Нөгөө дээгүр хитрхи хатуу ширүүн нөхцөлд оюун ухаант амьдрал үүсгэхэд тохиромжгүй. Гэхдээ байгаль цорын ганц зүйлийг бүтээдэггүй. Тиймээс амьдрал зөвхөн дэлхий дээр үүссэн гэж бодох нь хитрхи үнэмшилгүй санагдана. Үнэн дээр дэлхий ч гэсэн амьдрал хөгжөхөд төгс тохирсон гариг биш. Дэлхий дээр үүссэн амьтдын зүйлийн 99.9% нь устан үгүй болсон. Үүн дээр байгалийн гамшиг, цагуурын өөрчлөлтөөс болж олон төрлийн амьтад үргэлж устан үгүй болж байдаг. Гэтэл дэлхийгээс хамаагүй илүү нөхцөлтэй гаригууд ч байж болох юм. Өөр нэг бодох ёстой зүйл бол бид харийнхныг амьд гэдгийг танихгүй байж болох юм. Бидний мэдх амьтад шиг хөдөлдөггүй, өөр аргаар шимт хэжээлээ олдог байж болно. Хэрв тийм бол бид харийнхан дээр очисон ч тэднийг харахгүй байх магадaltaй гэсэн үг. Магадгүй тэд маш удаан хөгждөг учраас бид тэднийг амьд бий гэж үзэхгүй байх. Ер нь харийн амьдрал яг ийм маягаар маш удаан явагдагч байх боломжтой. Нөгөөтэйгүр бид энэ ертөнцийн цорын ганц амьдрал байж магадгүй. Эсвэл бид зүгээр л байгалийн гажуудал, эсвэл алдаа байвал яах вэ? Гэхдээ энэ асар удам орчлон дээр зөвхөн бид байгаа гэж бодох нь үнэхээр гонигтай. Тиймээс ч бид цаашид харийнхныг хайсаар байх болно. Харийн амьдралыг хайж олох бидний хамгийн том найдвар бол Джеймс Веб сансрын дуран. Энэ дурангаар дэлхийгээс 35-аас 150 гэрлийн жилийн дотор орших гаригуудыг судалснаар бид санаанд оромгүй нээлтийг ойрын хугацаанд хийж магадгүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр
Зарим судлаачдын үзэж байгаагаар харийн амьдралыг 20 жилийн дотор олох болно гэж найдаж байна гэж ярьсан байна. Хэрэг үнэхээр тийм зүйл болвол чи, би, бид бүгдээрээ тун удахгүй тэдэнтэй уулзаж магадгүй.